За сайн байцгаана уу. За өнөөдрийн хичээл Нэгтлэнбат бүртгэлийн дансны кодчлал гэдэг хичээл байгаа. За дансны кодчлалыг хэрхэн хийх ашиглах вэ гэдэг ингээд яах нь. Заах нэ. За тэгэхээр Нэгтлэнбат бүртгэлийн хуулийн 14 дугаар зүйл дээр байдаг. За Нэгтлэнбат бүртгэлийн мэдээллийг боловсруулах дараал гэж байдаг байна. За тэгэхээр энэ дараалд юу байх вэ гэхээр хамгийн түрүүнд анхан шатны баримтаа бүрдүүлнэ гэдэг ингээд байна. За тэрний дараа журнал бүртгэх гэдэг. За тэгээд дараал нь яг хөр гүйлгээ баланс ерөнхий дансууд бүртгэх гэдэг. За тэгэхээр өнөөдөр журнал бүртгэх гэдгийг заая. За тэгэхээр ерөнхий журнал бид хэд их сургуульд байхдаа Т дансаар заалгасан тийм үү. Тэгвэл одоо яг хөр ерөнхий журналын бүртгэл дээр яг кодчлын арга ашиглаа явсан хамаагүй дээр байдаг байна. Яагаад тэгэхээр кодчлын арга маань яг хөр цаашаага Excel дээр тайлан хийхэд хэлбэр болон санхүүгийн бүх програмууд дээр яг кодчлын арга ашиглаж байгаа учраас яг нь кодоор тайлан хийхэд бол өнөөдрийн хичээлийн орох гээд байгаамаа. За тэгэхээр таадын одоо дасгал ажлын чинь файл дотор яах вэ гэхээр энэ ерөнхий журнал гүйлгээ баланс гэдэг ингээ байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ яах вэ гэхээр данснуудын кодчл чинь бас байгаа. Дансны кодчл. За энэ дансны төлөвлөгөөн дээр яах нь коднууд байгаа шүү. Энэ кодыг 2014 оны сангийн сайдын тушаалаар дансны кодчлыг аж ахуй нэгж мөрдөх кодчлыг гарсан байгаа. За тэгэхээр дансны код. За тэгэхээр дансны код ярихаас өмнө нөгөө дансаа хэд ангилд юм бэ гэдгийг яах нь яри. За Нэгтлэнбат бүртгэлд ашиглаж байгаа энэ дансны төлөвлөгөөн дээр байж байгаа дансуудыг үндсэндээ хоёр ангилаад байгаа. Байнгын төр. За байнгын төр. За тэгвэл байнгын дансанд ямар данс орох вэ? Төр дансууд нь ямар орох вэ гэхээр дараа үйлрэл үлдэгдэлтэй явдаг дансуудыг гэж байгаа шүү. За жишээ нь 12 сарын 31 бай гэж бодъё тийм үү? 12 сарын 31 ёолтны өдөр сайхан ёолтко тэмдэглэл байлаа тийм үү? За тэгвэл 12 сарын 31-ээр яах нь аж ахуй нэгж байгууллага дээр байгаа дансны үлдэгдлүүд 1 сарын 1-нөө шилжихэд яах нь цаашаага шилжигддэг үлдэгдлүүдийг байнгын данс гэдэг байгаа. За цаашаага шилжигдэхгүй хаагдаад үлддэг дансуудыг төр данс гэдэг байгаа. За тэр нь ямар дансууд нь хаагдаад үлдэх үү гэхээр орлого зарлалын дансууд хаагдаад үлдчихдэг. Яагаад тэгэхээр орлогоосоо зарлаа асаад тэдэн төгрөгийн ашигтай гарлаа. Тэдэн төгрөгийн татвар төлөхөөр гарлаа гэдэг ингээд яах нь. Энэ ашиг татврын үр хэсэг энэ яах нь байнгын данс яах нь тэр дотроос үүсчихэж байгаа байхгүй юу. Тэрнээс оны дараа яах нь манайх түрүү жил тэдэн төгрөгийн орлоготой байсан шүү. Энэ үйлрэл энэ орлогоо энэ дээрээ тайлагнаад явъя гэхгүй байна шүү дээ. За тэгэхээр дансыг хөрөнгийн данс энэ бол байнгын данс байна. Байгуулгын хөрөнгө яах вэ гэхээр дараа үйлрэл яах нь цаашаа ингээд үргэлжлээд явнаа. За их үүсвэр буюу өр төлбөр эзэдийн өмч. Энэ яах нь байнгын данс байна. Тийм үү? Өртөө бол яг банкнаас зээл авлаа гэхэд дараа үйлрэлөөгөө өрмөн шилжээл явна тийм үү? Төлөөг бол. За энэ хоёрыг байнгын данс гэж байгаа. За тэгвэл төр дансаа. Төр данс ямар данс байх вэ гэхээр төр орлого зарлалын данс. Орлого зарлалын данс төр данс байна. Тэгэхээр тайланд хугацаанд нээгдээд тайланд хугацаанд хаагддаг гэж хэдүүлээ заалгасан шүү тийм үү. Тэр тайланд хугацаа эхлэхэд нээгдээд орлогууд орж ирлээ. Тайлангийн дараа орлогоосоо зарлаа хаслаа үр дүнгээ харна шүү тийм үү. Үр дүн гарлаа, татврын өглөг гарлаа, дараа нь яах нь цэвэр ашиг гарлаа гэдэг ингээд хөрөмтгц ашиг гарлаа гэдэг. Энэ дансууд мал цаашаа явна. За тэгэхээр энэ дансуудыг ашиглаад яах вэ хэдүүлээ бүртгэлээ хий тийм үү. Нөгөө Нэгтлэнбат бүртгэлийн хуулийн дээр байгаа гэсэн шүү дээ. Нөгөө мэдээлэл боловсруулах дараал дээр баримтаа бүрдүүлнэ. Тэгээ дараа нь журнал бичнэ. За тэгвэл эднийг кодчлоод өгсөн байгаа. Кодчлаад. За тэгэхээр хөрөнгийн дансыг нэгээр эхлэх нь эргэлтийн хөрөнгө гэдэг. Одоо хэдүүлээ энэ дансны төлөвлөгөөн дээр хараа шүү. За энэ дээрээ. За тэгэхээр хөрөнгийн данс эргэлтийн хөрөнгө нэгтэй данс. Эргэлтийн бус үндсэн хөрөнгөнд хоёртой данс байгаа байна. За өр төлбөр 3-тай данс. Өр төлбөр 3-тай данс ингээд дээр нь биччихье заяа. Дээр нь. За ингээд 3-тай данс. За тэгвэл орлогын данс. За 5-тай данс байна гэдэг ингээд бичсэн. 5-тай данс. Зарлалын нас 7-тай данс.
За үндсэн энэ дансууд дээр явна. За энэ дээр 6 8 гэдэг дансууд яваандаа гарч ирнэ. Тэгэхээр эхний эзэмт хэдүүлээ эднэрийг авч ирэх болчихноо. За тэгвэл хэдүүлээ ингээ. За нэг байгууллага дээр нэг материал авч. За бичгийн цаас авч. Би ерөнхийдөө их хвчлэн дандаа бичгийн цаас авдаг. Тэгэхээр яах нь нэг сэрхэг нэг боол бичгийн цаас чинь 10,000 төгрөг гэж бодчих. 11,000 10,000 бодчих. За тэгвэл 10 боол бичгийн цаас авъя. За юу. За тэгвэл тэ дансандаа эхлээ бүртгэв. 100,000 төгрөг боллоо шүү, тийм үү? За тэгвэл тэ дансандаа бүртгэвэл 2 данс тэ данс орж ирнэ шүү, тийм үү? За тэгэхээр 2 тэ данс орж ирэх юм чинь. За энэ дээр биччихье. За энэ дээр нэг данс биччихье. За доор нь дахиад нэг данс биччихье. За тэгэхээр мэдээж мөнгө гэдэг данс орж ирнэ шүү дээ. Бэлэн мөнгө, тийм үү? Бэлэн мөнгө. Тэгээд бичгийн цаас маань бичиг хэргийн зардал үлээ хангамжийн материал үлээ. За тэгэхээр энэ хоёрыг аль нэгээр нь авч таарнаа да. Бичиг хэргийн зардлаар авах уу, хангамжийн материалаар авах уу гэдэг. За тэгэхээр ямар нөхцөлд зардлаар аваад байна, ямар нөхцөлд материалаар аваад байна гэж байна тийм үү. Тэгэхээр нөгөө хангамжийн материалын үлдэгдэл байх, улирал яах нь үлдэгдэл байх тохиолдолд багаагаар үрэх тохиолдол тийм багаагаар зарлагдах тохиолдол байгаа бол заавал хангамжийн материал гэсэн дансаар авнаа. Тэрнээс зардлаар бол авахгүй. Хангамж. Одоо жишээ нь сая 100,000 төгрөгийн бичгийн цаасаа би худалдаад авчихсан ш тийм үү. Тэгээд хангамжийн материалын зардлаа, бичиг хэргийн зардлаа гэдэг дансанд авчий. За тэгээд нэг өдөр өнгөрлөө би 10 боодлоос 3-ыг ашигласан байж болно ш тийм үү. Тэгээд тайлангаа хийж үдээ. Тэгвэл орлогоосоо зардлаа хасахдаа 3 бичгийн цаас ашигласнаа хасах уу, 10 бичгийн цаасаа зардлаар бүртгэснээ хасах уу гэдэг ингээд сонголт гарч ирж байна уу. Тэгэхээр Нэгтлэнбат бүртгэлдийнх нь орлого зарлага маань бодиттой байх хэрэгтэй, тийм үү? Дэлгэрэнгүй байх хэрэгтэй гэж заасан. Тэгэхээр нөгөө ашиглагдаагүй 10 юмаа зардал бүртгэсэн бол тэрийг хасах чинь буруу болж таарж ш. Дараа нь тоолгоор яах нь нөгөөх маань ахаа байж идэг юмсан зардал бүртгэсэн байхгүй болцсон гэж болохгүй. Тэгэхээр яах нь цаашаа ашиглагдах юмнууд ч ашиглахгүй юмнуудаа ерөнхийдөө хангамжийн материалаараа авсныхаа дараагаар ашигласан оноо зардлаар бүртгээд явбал үнэн бодиттой гарнаа. За тэгэхээр тэ дансан руугаа эргээд орё. За ингээ мөнгө хангамжийн материал гэж байна шүү дээ, тийм үү? За тэгэхээр энэ хоёр дансны одоо дансны харьцаа хүн хүний сурах арга барилуд өөр. За заах арга барилуд төртөл өөр байгаа. Тэгэхээр энэ хоёрыг хамгийн түрүүнд алин дээр мөнгөний авч тавих уу гэдэг яах нь сонголтоо хийх хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр зарим хүмүүс хангамжийн материалаа эхлээд энэ дээр 100,000 төгрөгөөр тавьчихна гэдэг юм байна. Зарим хүмүүс мөнгөө эхлээ бичнэ гэдэг. Энэ хоёрын эхлэлийг сонгох нь хамгийн зөв сонголт байдаг байна. За тэгэхээр хамгийн түрүү мөнгө гэдэг юм аа хамгийн түрүү бичдэг. За мөнгө орж ирж бол мөнгө орж ирж байгаа бичиж, мөнгө гарч байгаа бол гарч байгаа бичээд дараагийн дансаа бичдэг байгаа шүү. За энийг анхаараа шүү. Дараагийн хичээлүүд дээр. За тэгэхээр 100,000 төгрөг гарсаа мөнгө гэдэг данснаас гэдэг ингэ бичиж. За тэгвэл хангамжийн материал 100,000 төгрөг орж ирсэн гэдэг ингэ бичиж. За ингээ тэ дансанд бол ингээ бүртгэж байгаа юм. За тэгвэл одоо